Окей. За дараагийнх нь зорилгоо тодорхойлох дүрм маань юу вэ гэхээр зорилго өөдрөг утга агуулгатай байх ёстой гэж байна. Би түрүү яриад байсан шүү дээ. Нэг нөхдөөгөө муудалцахгүй тулд гэдэг зорилго гэж ярьж байна те. Хичээж ажиллаж байна. Тэр чинь зорилгоо бол биш болчихгүй. Тэгэхээр бид нэг айлгаад идэг. Тэ нэг л хүлээс уяатай юм шиг айлгаад идэг. Тэгвэл хүсэл мөрөөдлөөрөө жигүүлсэн өөдрөг үр дүн үүдэл рүү хөдлөх тийм зорилгыг бид бичиж тавих хэрэгтэй байхгүй юу? Усан цэцэд сурах гэдэг чинь хин нэгэн хүний хүслийг боогдуулаагүй шүү дээ, тий? Хүсэл мөрөөдлөөр жигүүлсэн зорилго байгаа ч тий, үгүйсэ. Тэгэхээр өөдрөг утга агуулгатай байх хэрэгтэй усан цэцэд тий? Жараахаа шиг би усан сэлдэг болон шумбаж чадж байна гэдэг ч юм уу тий. Би тэр 2014 оны 12 сарын 31-нд гэхэд тий жараахаа шиг усан дотроос шумбаж сурнаа гэж бичгээд тэгээд болоо гайхалтай байна тий. Тэгвэл зориг болж байгаа байхгүй тэр чинь тий. Тэгэхээр хүсэл мөрөөдлөөр жигүүрсэн өөдрөг үүдэл рүү хөдөлдөг байхгүй. Тэгж чадвал өөдрөг утга агуулгатай биччихвэл нөхөртөөгөө муудалцахгүй тулд бид нар аюу хэцүү байгаа сте тий. Хүсэл мөрөөдөл биш байхгүй юу? Миний хүсэл мөрөөдөл бол муудалцахгүй тулд биш шүү дээ. Тий? Сайхан гэр бүлтэй болохын тулд миний хүсэл мөрөөдөл байгаа байхгүй юу? Тий? Тэгэхээр өөдрөг үгийг бид нар ашиглаж ээж зорилгоо бичих хэрэгтэй байхгүй юу? Өөдрөг утга агуулгыг шингээж ээж тий? Хүсэхгүй байгаа юм нэг байхад хүсдэг юм чинь нэг өөр тий?